Эрхэм үзэгч та бүднийхээ амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевиз MNB Sport Zug үзэгч та бүхэндээ спортын онцлог зочин нэвтрүүлгээ хүргэж байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгийг Орхон аймагт зохион байгуулагдаж өндөрлсөн Усын спортын 2024 оны өсвөр үе залуучуудын улсын аврагшаал уруулах тэмцээнтэй холбогдуулан эрхэм зочдоо хүрээд байна. За манай өнөөдрийн зочдоор Монголын Усын спорт сонирхчдын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Золзяа. За мөн Альпа клубын багш засгалжуулагч олон улсын хэмжээний мастер Зандан Малнаар өргөдөө оролцож байна. Та бүхэнд орой мэнд хүргэе. Орой мэнд. За Монголын Улсын спорт сонирхчдын холбоо өсвөр үе залуучуудын улсын аварга Орхон аймагт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэгэхээр бас энэ тэмцээнээс гадна өнөөдрийнхөө зочны ярилцлагаарыг Монголын Улсын спорт сонирхчдын холбоо маань шүүгчд тасгалжуулагчид гэдэг энэ спортын салшгүй нэг хэсгүүд одоо бас хэрхэн бэлдэж тасгалжуулагч шүүгчд маань хэрхэн бас яаж ажиллаж байна энэ талаар үзэгчтэй бас мэдээлэл өргөх болно. Тэгэхээр Монголын Улсын спорт сонирхчдын холбоо ер нь шүүгчдээ бэлтгэх ер нь одоогоор бас шүүгчд гişнээ тооны шүүгчд яаж ажиллаж байна. Шүүгчдийн талаар бас нэг дэлгэрэнгүй мэдээллийг та бас үзэгчтэй эхлээд өргөөл. За нийт үзэгчтэй энэ орой мэндийг хүргэе. За Монголын Улсын спорт сонирхчдын холбоо өдөр сүүлийнхэн дэргэд шүүгчдийн зөвлөл ажиллаулдаг. Энэ маань 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. За манай Усын спортын хувьд бол нас хүүс одоо үнд цугсаа харгалзахгүйгээр одоо шүүгчээ сонгон ажиллаулдаг. Нэгсэндээ бол одоо сайн дур үндсэн дээр энэ үйл ажиллагаа маань явдаг. Тийм болохоор ерөөсөө та хэрвээ Монголын Усын спорт сонирхчдын холбооны шүүгч болох гэж байгаа бол та заавал би усан цэлж чаддгүй юм чинь, би ус мэдхгүй юм чинь, би одоо шүүгч болж чадахгүй бах та гэсэн тийм ерөөсөө эргэлзээ ерөөсөө байж болохгүй. Хамгийн гол нь та өөрөө хамгийн өндөр одоо ёс зүйтэй одоо ухамсартай байх хэлж байгаа юм да. Ер нь бол энийг бол зөвхөн Монголын Улсын спорт сонирхч энийг дэлхийд даяараа хэрэгжүүлдэг тийм дүрмтэй. Ташран дуртахад ер нь манай холбоо бол World Aquatics гэдэг одоо дэлхийн усны холбооны одоо нэг гишүүн байгууллага. Тэгээд тэрнийхээ одоо яг дүрм журамд одоо дотор үйл ажиллагаа явуулдаг л гэсэн үг. За тэгэхээр дасгалжуулагчдын хувьд одоо яг Монголын Улсын спорт сонирхчдын холбоо мэдээж клубүүдийн системээр явдаг байх. За харин тэгээд дасгалжуулагчдын хувьд одоо бас ямар бүтцээр яаж ажилладаг бол энэ тал дээр. Монголын Улсын спортын холбоод дасгалжуулагчдын клубүүдийн хувьд бол бас гишүүд одоо жил болгоно юу байдаг. Гишүүнчлэлээр одоо клубүүд сүүлийн үед бол хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод сүүлийн үед маш ихээр төрөн гарч байгаа. За өмнөх одоо Сэлэн загас клубын нэрвч тэмцээнд бол 26 клубын 456 давьрч оролцсон. Тийм хамгийн олон оролцогчтой рекорд амжилттай жил болж өнгөрсөн. Тэгэхээр одоо энэ удаагийн улс орт бол 24 баг мэдүүлгийг өгсөн байгаа. За энэ тэмцээнд оролцож чадаагүй 2-3 бас клубүүд бас байгаа. Тэгээ сүүлийн үед бол Усын спорт сонирхчид хүүхэд залуучууд бол маш ихээр бол өсөж байна. За дасгалжуулагчдын хувьд гэх юм бол одоо нэг клубт 1-2 дасгалжуулагч бол яг тамирчтай бол сүүлийн жилүүд тулж ажилладаг болсон байна. За олон улсын одоо Азийн сүүлийн одоо залуучдын одоо наадамших усан сэлтэй яг аврагчлуулалт тэмцээн одоо сарын өмнө бол Филиппин улсад бол боллоо. За тэгээ 13-аас 14 нас 15-аас 17 наснуудаа ангилал бол маш өндөр амжилт үзүүлсэн. 13-аас 14 наснд одоо 2 тамирчин Монгол улс хөтлөж хүрэл медаль авсан. За одоо тэгээ өсвөр үеийн улсын аврагчлуулалт тэмцээн маань одоо Эрдэнэ татнаа одоо өмнө жил бол бас ингээд болсон. Одоо ингээд 2 жил дараад Эрдэнэ татнаа бол болж байна. Одоо тэгэхээр маш их өрсөлдөөнтэй одоо тамирчдын оролцоо дасгалжуулагчдын идэх оролцоо бол одоо өмнөхөөсөө илүү бүрэлдэхүүнтэй ирж оролцож байгаа бас их онцлогтой багш гэнэ. Дасгалжуулагчдын хувьд бол яг спортын төрлүүд дээр тухайн спортын тамирчид нь одоо зодог дайлаач гэдэг юм уу, жоохон нас яваач гэдэг юм уу, эрэг тамирчин байхаас илүү болоод дасгалжуулагчийн карьер руу ордог. Усын спортын дасгалжуулагчдын хувьд яг одоо энэ замлаар явж байна. Аль эсвэл яг одоо яг мэрэгжлийн дасгалжуулагчийн одоо ийм хүмүүс манаас энэ баг клубүүдийг удирдах байна. За ер нь бол Монголын Усын спорт сонирхчдын холбооноос бас нэг бодлого бол бас 2008 оноос бол барьсан байдаг. Одоо Америкийн нэгдсэн улсад мэрэгчлэлтэй ирж бол анх Эрдэнэ татнаа болон Улаанбаатар хотноо бол ингээд дасгалжуулагчдын сургалтыг болоод Улсын спортын дасгалжуулагчдын левелийг бол нэг түвшин ахиулж байсан.
За тэрний дараа бол 2012 онд Сингапур улсаас Ампинсан багшлал ирж яг олон улсын левел 2 3 дугаар зэрэглэлийн дасгалжуулагчдыг тэр маань одоо юу гэсэн үг гэхээр одоо Азид болон дэлхийд өрсөлдөх хэмжээний дасгалжуулагчдын арга барил, техникчлэлт, за бэлтгэлч сурвалжлал. За сүүлийн үед л дасгалжуулагч нар маань бол яг өөрсдөө хөгжүүлсэн одоо сургалтууд маш их авсан. Одоо 2016 онд л яг холбооноос олон улсын шүүгчдийн сургалт байсан. За 2018, 2016 онод бол Америк нэгдсэн улс болон за Австрали улсын одоо Джон Блэдон гэдэг багш бол ирж бол маш идэвхтэй гоё сургалтад левел 2 3-аас гүнзгийрүүлсэн. За одоо тамирчдын олон улсын тамирчдад одоо ямархуу техникүүд, ямархуу өөрчлөлтүүд гарч байгаа. За тэр апдейт шинжилтүүдийг бол зааж өгч байсан. За тэгээ сүүлийн үед бол бас спортын шинжилгээ ухааны талдаа их сонирхож судалж байна. Тамирчид маань бол View Aquatics клубын тамирчид дасгалжуулагчид бол одоо Японы одоо 2 удаагийн хамтарсан бэлтгэлтэй явж бол туршлага судалсан байна. За Хилэн клуб болон Альфа клубын дасгалжуулагч нар бол Оросын холбооноос Сильвано одоо системийн спортын онолыг бол хэрэгжүүлж байгаа. За тэгээ тэрийг бол бусад одоо клубын дасгалжуулагчтай бол сургалт маягаар бол ингээд одоо хамтарч ажиллаж гэж биеинд бол суралцж идэг. За мөн Монгол улсын боловсролын сургуулийн биеийн тавирын сургуульд спортын одоо биеийн тавирын багш дасгалжуулагч ингээд мөн ингээд суралцж бол ямар ч лсэн дасгалжуулагч нар левел бол ингээд агсараа гэж бодож идэг. Шүүгчнэрүүд бас та түрүүнд хэлжсэн. Заавал одоо сэлдэг тамирчин байх албагүй. Энэ спортын төлөө одоо шүүхийн хүмүүст бол бас үд хаалга нийттэй байдаг гэд. Тэгэхээр яг одоо ингээд за усан сэлдэгүүний хүн би энэ спортын шүүгч болёо гэд холбоон дээр ирлээ. Энэ хүмүүсийг маань бас яаж нөгөө мэрэгшүүлж сургаж ингэж шүүгч болгох юм бол холбооноос энэ тал дээр нь сургалт семинарыг яаж явуулдаг вэ? За манай шүүгчдийн зөвлөл бол нийт 5 бүрэлдэхүүн дурдсан. Тэгээд бид одоо тухайн жилдээ календарьсан төлөвлөгөө гаргаад өдөр зөвлөөр батлуулаад тэгээд жилд 1-2 удаа дотооддоо сургалтаа зохион байгуулдаг. Тэгээд мөн одоо яг манай холбооны зүгээс зохион байгуулж байгаа нэг тухайн жилийн онцлогоос хамаарат 4-6 тэмцээн зохион байгуулдаг. Энэ тэмцээн болгоны одоо яг бэлтгэл ажил болгож одоо шүүгчнэрээ сургалтанд хамруулдаг. Тэгээд ташрын дуртахад энэ онд бидэд бас дэлхийн усны холбоонд хүсэлт гаргаад тэгээд Улаанбаатар хотноо эх орондоо одоо олон улсын шүүгчийн сургалтыг одоо хүлээж авах эрхээ гардаж авсан. Тэгээ бидэд энэ оны 5 сарын сүүлээр одоо сургалтаа хийнэ гэж төлөвлөж байгаа. Тэгээд ташрын дуртахад хэрвээ та шүүгчлэг хүсэж байгаа бол бас энэ сургалтанд хамрах боломжтой. Энэ сургалт маань олон улс их гэдгээр даваад л та. Энэ сургалт маань одоо Монголд 3 дахь удаа хэрэгжиж байна. Тэгээд энэ сургалт нь одоо Монголтой ойрхон одоо Зүүн Аз буюу Аз ТV-ийн одоо орноос одоо шүүгчнэр бас ирж оролцох тийм нээлттэй тийм сургалт болох юм. Тэгээд яг манай энэ ер нь бидний хийдэг ажил ер нь бол одоо тухайн спортынхон дүрмэнд захирагдаж ажилдаг. Тэрнээс одоо хин нэгэн өөрийнхөө санаагаас ч юм зохиох тийм эрх юус байхгүй. Тийм учраас саяхан 2022 он санаж байна. 22 онд сая манай дэлхийн усны холбооны дүрм маань шинжлэгдсэн. Одоо тэгээ бид нар одоо яг шинэ дүрмийнхаа одоо өөрчлөлтүүдийг магадгүй бид нар өөрсдөө бас хийж байгаа ажлыг бас зөв буруу дэнслэх их чухал ач холбогдолтой юм сургалт үйл ажиллагаа болж байгаа. Сая хэллээ одоо энэ улсын сургалт 3 дахь удаа Монгол улсад бас ингэ болох гэж байна гэд. Өмнөх 2 сургалтуудын үр дүнгийн талаар харах юм бол энэ сургалтанд хамрагдсан хүмүүс маань ерөнхийдөө үр дүнтэй цаашаа ерөн одоо шүүж явсан. За одоо сургалтанд зарим тохиолдолд сургалтанд хамрагдсан ч гэлээ цаашаа нөгөө шүүгчээр ажиллахгүй ч юм ийм юмнуудаас спортын төрлүүдээр хасдаг байгаад байт юм шиг байгаа. Тий. За өмнөх 2 сургалт бол ерөнхийдөө бол нэг юм одоо яг усын спорт юм хүрээллийн хүмүүс их голдуу хамрагдсан байдیں۔ Тэгээ эндээс энэ сургалтын үр дүнгээс бол одоо жишээд би одоо анх би өөрөө тамирч хүн л дээ усын спортын тамирч усын спортын эдит мастертай одоо энэ амьдралынхаа бараг тал хувийг усын спорт зориулсан ингэ явж идэг. Түнхээр зүр сэтгэлтэй ингэ ажиллаж байгаа. Над чиг ингэ ажиллаж байгаа залуучууд бас байна. Хажуугаар нь
нэлийн сүулдэж одоо энэ спортыг ойлгоод ингээд орж ирээд зүрхсэтлээ зориулаад тэгээ бас ингээд шүүгч болоод явж байгаа хүмүүс байна гэд. Ер нь бол ингээд хэрвээ та ингээд шүүгч болсноор танд ямар одоо өв талаа нэгдэх вэ гэхээр нэгдүгээр энэ спортын гоё хүндлэл байна тийм ээ. Дээрээс нь манай улсад шүүгчийн зэрэглэл гэж юм байдаг. Одоо шин би бол улсын шүүгч гэж зэрэгтэй тийм энд байх юм тий. За манай холбоо болохоор бас өөрөө дотроо одоо Монголын Ёс сургалтын холбооны одоо шүүгчдийн зөвлөлийн одоо холбооны шүүгч гэдэг юм зэрэг бас олгодог. Энэ маань болохоор 5 жил тасралтгүй одоо улсын чанартай тэмцээнийг шүүсэн байх. Тэ одоо өөр яг ийм зөвлөлийг одоо биелүүлэх юм бол бид тань ийм зэрэг болгоно гэж байгаа. Тэгээд цаашлах юм бол бид нар нөгөө олон улстайгаа хамтарч ажиллаж байгаа учраас одоо Азийн наадамч гэдэг юм уу, эсвэл дэлхийн аврагч гэдэг юм уу, одоо аль нэг тийм олон улсын чанартай тэмцээнд одоо шүүгчтэй бас бэлтгэх ийм үйл ажиллагаас давхар сайн явж идэг. Мэдээж нөгөө улс эх орноо төлөөлөөд бас олон улсын нөгөө шүүгчийн сургалт, семинарт бас юм оролцох юм боломжууд одоо нээлттэй байдаг. За тэгэхээр дасгалжуулагчдын хувьд одоо бол Монгол улс яг хөдөө орон нутагт 21 аймгийн баг хэмжээнд бүрэн шахуу одоо ингээд спорт хөтөлбөр комплексууд баригдаад түүндээ бол одоо энэ усан бассейнууд бариг бүх аймагуд холцоо бариг байх шиг харагдчихжээ. Тэгэхээр ер нь нөгөө хөдөө орон нутаг руугаа дасгалжуулагчдын боловсон хүчин энэ тал руу нэр нь ямар хувь байт юм бол? Хөдөө орон нутгийн усын спорт бол яг сүүлийн 10 гаруй жил бол яг ингээд эрчимтэй хөгжиж байгаа. За одоо анхдагч оролцож байгаа аюул хүчтэй багууд байдаг л да. Одоо Говь Сүмбэр аймгийг бол тодтогч ярих юм бол одоо Батмөх багш байдаг тасалжуулагч. Яг одоо ингээд тамирчид нь спортын зэрэг цол бол ингээд олноороо хийгээд улсын аврагаас медаль аваад ингээд явдаг. За Монгол улсын дасгалжуулагчдын зөвлөл гэж одоо 7 оны бүрэлдэхүүн байдаг. Тэр зөвлөлийн зүгээс л яг бодлого гаргаад тухайн жилдээ бол календарчсан төлөвлөгөө бол гаргаад сурал цамнал бол ордог. За сүүлийн жилүүдэд бол ковидын үеэс эхлээд үйл ажиллагаа нь бол яг жоохон зогсоод одоо яг энэ жилээс л яг дасгалжуулагч нар орж ирсэн суралт үйл ажиллагаа бол тавлагдсан явж байгаа юм билээ. За дасгалжуулагчийн зөвлөлийн дараа бол Сэлэм зас клубын дасгалжуулагч Батболт профессионал байдаг. Тэгэхээр бол зөвлөл маань бол яг аль тал руугаа суралт хийж байгаа. Яг дөрвөн орон нутгийн одоо хоцрогдоод байгаа дасгалжуулалт. За тамирчдыг хэрхэн бэлдэх, яг өндөр түвшний тамирчин, за дид мастер олон улсын тавцсан тамирчид бэлтгэх тэр бэлтгэлчдийн системийг өөрөөхөө олох хэрэгтэй л дээ. За тэгээд өшөө бүр найрагчлаа бол яг бидэрт бол яг цаашлаад техник болон тэр олимпийн зэрэглэлийн тамирчдын бэлтгэлчдийн системийг өшөө бүр ингээд бүр нарийн тал бол болгох шаардлагатай байдаг. За тэгээд тэрний өрөөнд л бол холбоо бол яг өөрийн бодлоготой. За жилдээ бол 2 жилдээ нэг ч юм Монголда нэг олон улсын сургалтж байд юм уу. За игээ жил болгон ямар ч гэсэн одоо ойрын үед бол Унгарын Будапешт хотод бол одоо тэтгэлэгтэй ийм дасгалжуулагчийн семинар бол зарлагдсан юм лээ. За тэр нь бол манай Монгол улсын спортоос англи хэлний бол тодорхой хэмжээний чадвартай байх хэрэгтэй. За тэр нь бол 3-4 дасгалжуулагч нэр өгсөн дэн дээр олимпиад болон улсын спортын холбооноос одоо тэр нэрийг бол сонгож алгуулсан ингээ явуулна. За гэхдээ ер нь бол ингээд баг шатаар ингээд дасгалжуулагчтай бол нэгээр ингээд бэлдээд явдаг. За өмнөх бол Катар улсын Доха хотод бол спортын мастер дэмүүл дасгалжуулагч явсан. 14 оны одоо сургалтанд явсан байдаг. За яг практик онлайн ингээ хослоод сургалтууд явахаар илүү үр дүнтэй санагддаг. Одоо ер нь бол за хөдөө орон нутагт ингээд явчихж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод бол бас бассейнууд маш их олон болцсон. Үүнийгээ дагаад нөгөө нэг дасгалжуулагчийн хүрэлцээ гэдэг бас зүйл яригддаг л ах. Ер нь одоо бассейны тоо нэмэгдээ цаашаа уламжлал ингээд явхад нөгөө боловсон хүчин дасгалжуулагчдын маань ер нь хүрэлцээ хангалттай төвшин дээр нь байж чадж байгаа юу? За Улаанбаатар хот бол яг ялангуяа сүүлийн жилүүд яг энэ хувийн хвшлийн байгууллагууд маш их одоо 2-3 замтай 25 м, 20 м урттай янз бүрийн метртэй бассейн байна л та. Тэр болгонд л бас яг тийм боловсруучны бол хүрэлцээ бол бас их хангалттай бол байдгүй. Тэгэхээр усын спорт сонирхож хичээлж исэн яг тамирчин байсан хүүхдүүд залуучууд за усын спорт руу сонирхож орж ирээд яг авах хэвээр чадвар мэдлгүүдээ суралцаад байх нь бол цаашдаа бүрэн боловсруучингээ нөхөд явах боломжтой гэж бол хардаг. За спорт клубүүдээ өгөх юм бол дасгалжуулагчд бол
одоо бол сүүлийн үед бол харьцангуй ихсэн. Одоо нэг клубт 2-3. За V Aquatics клуб бол хамгийн олон боловсруучтай байна. 4-5 дасгалжуулагчтай явж байна. За тэгээ манай Alpha клубын хувьд бол шинээр байгуулалтад 1 жил орчим хугацаа өнгөрөөд 2 дасгалжуулагчтай. Ингээд бол ерөнхийдөө бол ерөнхий дасгалжуулагчид нар маань одоо өөрийнхөө хажууд заавал нэг тус дасгалжуулагч аваад тэр дасгалжуулагчаа ерөнхийдөө бэлдээд яг техник усын спортыг ойлголтод техник талаас нь за мөн цаашаа бэлтгэгчдийн ерөнхий төлөвлөгөө яаж гаргадаг, яаж энэ холын зайн зэлж байгаа дундын зай, ойрын зай хуваагаад бэлтгэгчдийн нуртал зааж өгдөг. Тэгэхээр энэ дээрээс бол бас ингээд боловсрууччингуудтай бол ингээд салбарлаад цаашаа хөгжүүлж байгаа санагддаг. За ингээд бас олонтоо дасгалжуулагчид маань ингээд шавнар сайхан бэлдээ гаргаад ирнэ. Тэмцээн уралдаанууд олон зохиогдоод эхэлнэ. Аливаа зүйлүүд тэгээ нөгөө чин шудраг явж ээж тэр хүүхдүүд тухай спортод дурлаж улам одоо цааш явж ингээд амжилтын төлөө тэмүүлдэг. Тэр гол үүргийг нөгөө шүүгчнэр маань хүлээж идэг. Тэгэхээр манай яг дотоодын шүүгчдийн маань ур чадварын төвшин одоо нөгөө тэмцээн уралдаан зохион байгуулагдахад шүүгчдийн маань хүрэлцээ нөөц боломж хангалт тэгээд тэр тал дээр нь ямар байна? За энэ бол ерөөсөө л одоо Монгол улсын хэмжээнд ер нь хүний нөөц биелтний тэгэл их асар одоо том бодлого тэгээ бүх салбарт зовлон байдаг. За манайч ялгаа авах бас байна. Тийм ээ. Манайх бол одоо үгдээ нөгөө ер нь ингээд бүх спортуудыг харж байгаа тийм хамгийн их нөгөө шүүгчийн баг шаарддаг. Манай онцлогтой спорт. Яг гэх юм бол одоо эргэлтийн шүүгч, за гарааны цагчин шүүгч, гарааны шүүгч, хяналтын шүүгч. Нэг замын дээр л үстэй тий. Тэгээ одоо ингээд өнгөрсөн тэмцээн сая Эрдэнэт болсон тэмцээн чи өөрөө 25 метрийн 5 зам таахгүй юу. Тэгээ бодонгоч одоо энэ тэгэхэд манайхаас нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй одоо баг ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 5 замтайгаа бодохоор ч 5 цагчин шүүгч. Тийм ээ. За тэгээд 5 эргэлтийн шүүгч. За 2 хяналтын шүүгч. За колрум буюу дуудлагын өрөөнд ажиллах 2 шүүгч байна. За дээрээс нь тэгээ ерөнхий шүүгч, гарааны шүүгч гэдэг. За цаана нөгөө медаль, нөгөө зохион арын өш албанд ажилладаг хүмүүс ингээд тооцоогоор 20 гараа ингээд болдог байхгүй. Бид нар хэрэг өнөөдөр олон улсын тэмцээн юм одоо 50 метрийн 10 замтай, 8 замтай бассейн ингээ хийлээ гэж бодоход л ерөөсөө энд чинь бараг 50-60 хүний ажил ордог. Нөсөр бүтээс ажилдаг. Тэрийг бол нэг үзэгчд бол мэдэхгүй. Тэр шууд баг үзэгчид ингээд баг мэдэхгүй. Бид нар ч одоо баг нөгөө тэмцээн явж байхад баг хоорондоо ингэж ам араа ярилцахч баг их баг бахгүй. Зүгээр ингээд харцаараа ойлголцдог. Биеийн хөдөлгөөнөөр ингээд ойлголцдог. Бүр их нарийн багхгүй. Одоо ингээд тэмцээний шүүлтийн тухайар бол их цаг орно. Ер нь бол нэг иймэрхүү багийн бүрэлдэхүүнтэй ажилдаг. Тэгээд яг энэ юу ч нөгөө олон хүн ингээд оролцдог учраас мэдээж нөгөө энэ дунд чинь сайн ч байна, муу ч байна. Гэхдээ бол манай шүүгчнэр бол Монгол хүнийг өөрийнх нь тэр саруулах ухаан үнэхээр мундаг. Аливаа юмыг хүлээж авахдаа үнэхээр мундаг авдаг. Дээрээс нь манад ер нь азаарч юм золоорч юм нөгөө юмдаа нэг юм өөрийнхөө одоо тэр зүрх сэтгэл байгаа юмдаа ерөөсөө тэгж цаг хугацаагаа харамлдаггүй. Өөрөөсөө баг хинхэн нандаа нөгөө тамирчин байсан одоо залуучууд голдуу ажилдаг. Дээрээс нь одоо яг хүүхэд нь ингээд тэмцээнд оролцдог гэсэн мөртлөө өөрөө бас ингээд дагаад ирээд ингээд бидрүүл ажилладаг харсараа бүр ингээд бидраас илүү юм манай үзэгчд маань хөгжлийн төвчнөр бидраас илүү юм шүүгч болцсон бийждэг. Тэгээ бидэрт бол ерөөс алдах хэрэг гэж байдаггүй. Тийм л гайхамшигтай спорт таа. За ингээ ярилцаад байвал бас олон сэдвийн хүрээнд бас ярилцах яар байна. Тэгээд харамсалтай нь бас та бүдний ярилцах нэвтрүүлгийн маань хугацаа бас өндөрлсөн байна. Тэгээд бид бүхний урилгыг хүлээн авч ярилцлагад орсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд та бүдний ажил хөдөлмөртөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За ингээд ирэх үзэгч та бүхэндээ спортын онцлог зочин нэвтрүүлгээ хүргэлээ. За энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид бүхэн Усын спортын өсвөр үе залуучуудын улсын аврагшаал оруулах тэмцээнтэй холбогдуулан тус холбооны шүүгч дасгалжуулагчдын төлөөлөлтөд үзэгч та бүдийг уулзууллаа. Ингээд энэ нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчтэй.